Өөр нэмэгдээд байвал тэгэл одоо хэцүү үстэй энэ ч айл өрхөөрч гисэн аваад үтсэн гэсэн чинь өөр зөндөө их өөр тавигдчих юм бол тэгэл ажил амьдралаа авч байгаа хэцүү болчихж шүү дээ. Тэгээд нөөст урт хормогоор хойд хормогоо нөхөн гэдэг асуудал гарч ийн урт хугацааны тэр бодлогын чанартай юмнууд бол үндсэндээ бол байхгүй болчихж байна. Тэгээд өөр тавиад байна гэдэг чинь бол үндсэндээ ирээдүгээс л хулгайлаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрний төлөө бас нэг хариуцлага байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи ирээдүгээс авж байгаа бол би өнөөдөр тэр имийг бол дээд зэргийн үр ашигтай зарах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр маш үр ашигтай хөрөнгө оруулалт хийж чад тэгээд тэрнийхээ үр шимийг хүртээд өгөөж аваад тэр өгөөжөөрөө эргүүлээд тэр эдийн засгийн хөгжлийнхаа тэр гол элемент руу дахиж ингэж мөнгө хийж ингэж явдаг л тогтолцоо шүү дээ. Гэтэл тэр нь байхгүй ирээдүгээс асар их хэмжээний юм хулгайлж авчихад тэгээд тэрийг ингээд итэд угаад өнөөдөр тансаглаад дуусч байгаа. Тэгээ өөр хүүхдтэй бид нар жоохон юу үлдээж байна гэдэг асуудал шүү. Тэр өөрийн асуудал яагаад гэж их олонний анхаарал татдیں۔ Яагаад энэ дээр хүмүүс ач холбогдол өгд юм бэ гэдгийг чинь гол утгын тэмдэглэл байгаа юм л да. Ер нь ирээдүгээрээ бид нар тоглох гэдэг нь энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглох гэдэг нь үгүй юу? Эсвэл эднэрт бас нэг аятайхан амьдрал ах уу бүрдүүлж өгөх үгүй юу гэдэг л асуудлыг л яриад байгаа шүү дээ. Яг энэ үрийг тайлбарлахдаа бол за ямар ч үр тавихгүйгээр одоо улс орон хөгждөг юм аа. Бид нар өнөөдөр ирээдүгөө илүү өөдрөгөөр илүү эдийн засгаа тэглэхийн тулд үр тавихаас үр аргагүй гэсэн тайлбарыг яг наад чинь бол тийм тайлбар хийгээд байгаа. Тэгээ би бол тэрийг бол илүү тийм гинэн гэдэг юм уу юу гэдэг нэг тийм юмны учир начрыг сайн ойлгохгүй байгаа хүмүүсийг л тавсан л тийм юм байна гэж. Зээл өөр гэдэг асуудал бол доктортой байдлын асуудал. Юуны өмнө. Аливаа юм доктортой байж энэ юм чинь явна. Нуур амар бол нугас амар гэж монголчууд ярьдаг байна. Тэгэхээр тэрийг хангах механизм бол энэ өртөө бол гарцаагүй асуудал. Хоёрдугаарт нь энэ зээл авлаа өр тавилаа гэдэг маань бол юу вэ гэхлээр энийг жоохон яаж зарцуулах вэ гэдэг асуудал маш тодорхой байх хэрэгтэй. Тэгээ одоо би нэг улсын их хурлын гишүүд тандаад нэг загтал бичээд дараачихсан л да өнөөдөр дарааж байгаа баг. Тэн дээр юу ярьж байгаа вэ гэхээр тэр өрийн менежментийн тухай асуудлыг бол хурдхан шиг хэлэлцээч. Тэрүүн дээр шийдвэр гаргая гэж. Тэгэхгүй бол бид нар ч энийг чинь цэгцэлж байгаа юм алга ба шүү дээ. Яг нэг үгүүлэхэд бол гаднаас мөнгө ороод ирлээ. Заашаа бондоор мөнгө оруулж ирлээ гэж дээ. 1 тэрбум төгрөг одоо доллар оруулаад ирлээ. Бондоор оруулж ирсэн энэ тэрбум долларыг жоохон юунд зарцуулах хэрэгтэй. Үйлдвэр аж ахуйн газар байгуулахад зарцуулах хэрэгтэй мó? Эсвэл зам тавихад зарцуулах хэрэгтэй мó? Эсвэл гудам засахад хэрэгтэй мó? Эсвэл цэцэг тарихад засах хэрэгтэй юм. Энийг чинь нэг тийш нь болгох хэрэгтэй байхгүй. Яг гэвэл энэ чинь бонд гэдэг чинь бас ч гэж тийм амархан зүйл биш. Өөр ингэсэн хүүхдээ хугацаатай эргэж төлөгддөг. Одоо өнөөдөр ихтэл бид нар хүүдэн ихт чинь бараг л одоо хичнээн тэрбум төгрөг төлөхөр болчихсон байгаа лээ тийм ээ. 100 сая доллар болчихсон байна уу? Өнөөдөр бид нэр шүү хэрэгж дуусаагүй багтаал 100 сая доллар төлөх гэж шүү дээ зөвхөн хүүдэн. Тэгэхээр энийг юунд зарах юм? За бондоос гадна одоо жишээ нь хөнгөлөлтөө зээл гэж байж байна. Тэгвэл хөнгөлөлтөө зээл оруулаад ирэх юм бол хэдэн төгрөг оруулж ирэхэд манайх шингээгч өөртөө энийг жоохон юунд зарах вэ? Энийг өстөө нөгөө сургууль цэцэрлэг ясалтанд зарах юм уу? Эсвэл одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарах юм уу яах юм бэ гэдэг тийм ээ. За тэгээ өөр одоо ямар их үүсвэрүүд үү? Тэр их үүсвэрүүдийг ороод ийм юмнуудыг ийм чиглэлд ингэж зарах юм бол зүйтэй шүү гэдгээ ядаж энийг цэгцэлж авч вэж тэр мондынхаа юмаа ярихгүй бол энэ ер нь зомбрааг болох янзтай байна л да. Одоо энэ их үрийг одоо тавиад урт хожид байгаагүй энэ их үрийг тавиад байгаа мөртлөө өнөөдрийг бодлоо яг тэр бодлого менежментээ төлөвлөгөөгөөр өөрөө тавьчих гэсэн үг. Янд тэр чинь хүн болгонд ойлгоод жирийн ард иргэд бүгд энийг ч ойлгоод шүү дээ. Арайч тэгж болохгүй ч. Энэ дээр бас нэг зүйл нь одоо энэ долларын ханшийн өсөлт байна. За долларын ханш өсөж байгаагаар өнөөдөр эргээд нөгөө бидний нөгөө л авсан зээл, бонд бүгд л доллараар эргээд төлөгддөг. Тэр болгоны хүү өнөөдөр эдийн засаг бас тодорхой дарамтуудыг бий болгож байгаа. Тэгээд төсөө төлөвлөлтөд бид нар долларын ханшийг одоо зохиомлоор 1380 гэх мэтээр өнөөдөр гэтэл 1740. Гэт энэ яагаад ингэж одоо наад захын иргэнч ингэж төлөвлөхгүй энэ юу нь юутай холбоотой? Би мэддэг байсан бол чамд хариулмаар л. Би өөрөө учрыг нь олохгүй шүү дээ. Тэгээ би энийг чинь учрыг нь олохгүй учраас асуудалтай байдаг. Яагаад ингэж байгаа юм чи? Ямар учиртай яаж та нарт толгой тарих чинь ажиллах тэр ийм одоо шийдвэр гаргаад байгаа. Тэгээд хамгийн гол нь тэр шийдвэрийг улсын их хурл өөрөө дэмжиж батлаад байгаа юм бэ. Ер нь бол хариуцлага хүлээх субъект гэдэг юм бол улсын их хурл дээр өөрт нь бас байж байгаа шүү.
Одоо их олон юмнаас өнөөдөр бид нар 5-7 одоо ашиггүй ажиллаж байна. Элдв янзын болчихсон гэж ярьж байна. Яагаад тийм болчихсон юм? Яагаад гэвэл бид нар нөгөө нэг сөрхий хүн болгонд сая төгрөг өгнө, хүн болгонд 1.5 сая төгрөг өгнө гэж улс төрчид гарч ирэл бид нар зөндөө яриад сонгуульд оролцоо үсттэй. Тэгээд дараа нь тэр хүмүүс одоо нөгөө хар толгоогоор хариуцлага хүлэе гэл одоо оюутлахын гэрээгч тэр мөнгийг тарааж авч за бүгд л нэг хариуцлага хүлээдэг хүмүүс болчихсон байсан тийм. Тэр хүмүүс өнөөдөр гадаад тэгээд тэр шийдвэрийг байна тийм ээ. Тэр шийдвэрийг гаргасан хүн нь болох тэр гаргасан субъект нь болох тэр Монгол улсын их хурл байхгүй юу? За яг улс төрчид ингээд элдв янзын болсон байж тэр сонгуулийнхаа үеэр одоо халуураад элдв янзын ярьсан байж болно. За одоо сонгуул Монголын дуусчлаа юм дус нэг жоохон бодтой ханд ингээд ихт чинь үгүй нөө улсын их хурл нь өөрөө хуульчилж өгсөн шүү дээ. Одоо тэр хүмүүс тэгээд хуульчилж өгсөн тэр улсын их хурл өнөөдөр 5-7-ыг чи яагаад ашиггүй ажиллаж байгаа юм бэ гэж асууад байгаа байхгүй. Яагаад гэвэл арга байхгүй тэр чинь үйл ажиллагаа явуулахаас өмнө 2-300 сая долларын зээл авчихсан. Үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө баг дампуурчихсан л байж байгаа шүү дээ. Гэхдээ энэний төлөө хэн хариуцлага хүлээж байгаа юм бэ гэдэг. Тэгээд яг л энэ асуудлыг тавиад байгаа юм. Яагаад 1380 гэж чаад тэгээд одоо тэр үнд нь ингээд итгээд ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд яваад байдیں۔ Гэхдээ 1380 бол одоо сайн л байх л да. Эзэн нэгэн цагт ийм юм болох л байх. Одоо юу тэгтээ юмд бас нэг жоохон бодтой хандах хэрэгтэй шүү дээ. Хаа хамаагүй сэтгэлийн цээжний пангаар аваад иж болохгүй гэж миний яриад байгаа чинь тэр л дээ. Та бас энэ дээр ер нь өнөөдөр энэ хариуцлагагүй эдийн засгийг ийм байдалд оруулсан сайд нар өнөөдөр явах ёстой, хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлтийг өгсөн. Та өнөөдөр тэгээд ерөнхий сайдд бол одоо хариуцлага тийм чадамж байхгүй байна. Хуулиараач дээр гэдгийг хэлж байна шүү дээ. Тэгээд энэ хүмүүст хэн хариуцлага хүлээх? Харин тэгээд тийм ч хариуцлага хүлээхгүй л ингээл найзан дундаа бие биенийхээ толгойг хэлээл одоо тэгэл нэг цалингийн 20% хасал явах гэдэг юм л да. Тэгэхээр энийг бол бас нэг тэр улс төрийн нэг хэр зэрэг гэж хэлэх юм уу одоо улс төрийн бас нэг шийдвэртэй байдал хэрэгтэй байгаа юм л да. Хариуцлага хүлээх чадвар. Ингээд найзан дундаа бие биендээ юм хэлэхгүй дугаа яваадаа гэж тэгвэл болох л байх л да. Тэгэл тэг сайхан жүжиглээ. Гэхдээ ямар ч асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хоёулаа ингээд нүдэ анчихлаа гэхэд бол намайг нүдэ анлаа гэхэд бол энэ ус стаканта ус бол байдгаараа байж л байна шүү дээ. Тэг нүдэ анчих дээр энэ ус байхгүй бүх юм сайхан болж ингээд ингэж бодоод иж болохгүй байхгүй. Нүдэ нээх ёстой хар. Тэг үнэхээр нэг иймэрхүү асуудал байгаа бол би энийг чинь шийднэ гэдэг ингээд нэг эр зэрэг гаргаад нэг сөрөөд явах бас нэг тийм хүн хэрэгтэй байна л да. Тэгээ яг зүгээр амар жаргал сөрөөд явна гэдэг бол нэг хэрэг. Амар жаргалаас илүү өнөөдөр энийг хэн сөрж явах учиртай вэ гэхээр миний ойлгож байгаагаар намын удирдлага ерөнхий сайд маш хатуу байх хэрэгтэй. Маш хатуу. Ер нь бол би нөхдүүд минь эвлэрэхгүй шүү. Та нарын тэр бороо мороо элдв янзын үйл ажиллагаатай чинь. Мэдээж засгийн газар бол доктортой байх ёстой. Улс орныход л. Тэгтээ энэ нийтлэг эрх ашигт захирагдчил ажил төрлөө явуулж шүү. Тэгж харин тэгж хэлэхгүй хэлж болохгүй байгаа юм бол. Тэрийг бол одоо би тэр нөгөө таны хэлснээр нөгөө бүлэглэл фракцуудын тэр бас нийлүүлж байгаа. Тэр нийлүүлж. Та хэрвээ ерөнхий сайд байсан бол тэгээд чадах байсан уу? Бас л нэг танхимаа та бүрдүүлэх ирэхгүй юм чинь бас л нэг баахан фракцийн тухайн үедээ л бол би бас хариуцлага тооцол явуулж л байсан л да. Засгийн газрын хуралдаан дээр оруулж ирэл тайлангийн сонсоод ажиллаж чадахгүй байна гээл шууд ажиллаас нь хөгөөл явуулж л байсан. Гэхдээ яг тэ зүгээр заавал би нэг тийм арга хэрэглэгээд байгаа юм биш. Тэр бол одоо эцсийн л арга хэмжээ байж дараа шүү дээ. Гэхдээ тэр бололцоо нь бол байх хэвээр. Тэр юм нь бол тэр хуультай хуульгүйгээр ажил хариуцж байгаа хүн бол үнэхээр энийг толгоогоор хариуцж л байгаа юм бол хэлэх л ёстой байхгүй юу? Найзуудаа би энийг чинь толгоогоор хариуцж байгаа шүү. Та нар биш. Та нар нэг бодлого элдв янз юм яриад байхгүй шүү найзуудаа. Тэр бодлогыг чинь бол би томьёолно. Тийм миний томьёолсон бодлогыг та нар хэрэгжүүлнэ гэж ингэж сайд нартаа хэлэх ёстой, ингэж агентлагийн дарга нартаа хэлэх ёстой л доо. Таны яриад байгаа нөгөө нэг хариуцлага ёс зүй гэдэг юм л энэ дээр шаардлагатай шүү дээ. Одоо тэгээ иргэний зоригийн асуудал байж ах хэвээр, улс төрийн зоригийн асуудал бас байж ах хэвээр тийм. Таны сая энэ хийж байгаа үйлдэл өөрөө бас нэлээ иргэний зориг шаардсан. Гэхдээ шаардлага байх дээ. Заримдаа би сүүлдээ бодож ирсэн байхгүй чи 2 сар гаруй чам руу ингээл тооноор навцараад угаацс асгаал тийм ээ. Гэхдээ ер нь Монголд амар жаргал шиг муу хүн байхгүй болчихсон байж байгаа. Тэгээд ингээл ганцаараа ингээд нэг бүгдийг сөрөөд яваад байгаа юм шиг болж байгаа юм л да. Тэгээ бодож байгаа юм ч гэдэг.
одоо бас буруу юм хийгээд байгаа юм болов яах вэ хийх үгээ. Тэгээд одоо хүн амьтантай очиод уулзаад ялангуяа сонгогч нартайгаа уулзаад за бас нэг хүндэлдэг ахмад одоо их туршлагатай хүмүүстэй уулзаа санаа бодлын солио за мэрэгжлийн хүмүүстэй уулзаад эрдэмтдтэй номтой хүмүүстэй уулзаад ингэж ярихтар бол энэ юм байна тийм байна энэ дээр ингэж тэгж ингээд яг сайхан хэлээд өгтөр за би бас ганцаараа ингэж дүгнээд байгаа юм биш байна. Энд чи их олон хүмүүс ийм дүгнэлттэй байгаа юм байна шүү дээ. Олон хүмүүс энийг чинь ингэж үзэж байгаа юм байна гэж ойлгоод тэгээд тэд нар ч бас надад сэтгэлийн их дэм өгсөн л дөө. За яг өнөөдөр энэ нийгэм өөрчлөгдөх ёстой энэ байдлаараа байж болохгүй гэдгийг хүн болгон л хүлээн зөвшөөрж байгаа. Тэгсэн мөртлөө хүн болгон ярихдаа за би энийг одоо хийх гээд би одоо ганцаараа яах юм. Яг л тань шиг байдалд орж шүү дээ. Тэгээд яг үү тэгээд тийм учраас олон л амар жаргал байх хэрэгтэй байхгүй юу? Олон амар жаргал байх юм бол чи юм хөдлөж. Тэгтээ чинь бол нэг хэсэг нь ингээл нэг сайн хүмүүс байгаад нэг хэсэг нь нэг муу хүмүүс ингээл нэг эрсэлдчихсэн юм биш л тий. Чи бүгдээрээ л хамт дотроо л явж байгаа. Алдаа оноогоо яриад хэлээд тэгээд бие бинийгээ бас нэг сонсоод энэ нэг нөхөр нэг юм хэлээд энэ шүү. Энэ одоо юу болчиход одоо хийх юмгүй болоод ингээд байгаа биш байх л та тийм ээ. Бас одоо нэг л очир начир байж дараа энэ нэг юм хэлээд энэ юу хэлээд байгаа юм бэ гэдгийг нэг сонсгол учиртай л байх л да. Тэрнээс бол биеийнхаа нэг мууг үсэх гэдэг юм бол огт байхгүй шүү дээ. Яг гоо энэ асуудал бол олон жилийн туршид хуримтлагдж байгаа. Тэгээд хамгийн гол нь өнгөрсөн сонгуулиудаар бол за ардчилсан намд итгэл хүлээлгээ. За та бүхэнд итгэл хүлээлгэж та нар энийг өөрчлөх ёстой, зөв замд нь оруулах ёстой гэд сонгогчд бол өөрийнхөө ажлыг хийсэн. Тэгээд өнөөдөр яагаад ардчилсан нам энийг ухамсарлахгүй байна уу? Эсвэл нөгөө яриад байгаа тогтолцооноосоо болоод ингээ хашигдаад бүгд л олон юм байгаа. Бүх олон юмны нийлбэр би түрүү хэллээ шүү дээ. Энэ бол өнөөдөр үүсчихсэн асуудал биш. Их олон жил хуримтлагдсан хур байж байгаа юм. Тэгээ энийг бол ингээд шийдэх учиртай юм. Тэгэхдээ би бас нэг зүйлийг хэлсэн тийм үү? Би илүү ихийг шаардаад байж магадгүй. Ардчилсан намаас. Яг л би өөрөө энэ ардчилсан намын гишүүн учраас миний нам манай нам бол арай л ондоо байх хэрэгтэй. Үлгэрлэх хэрэгтэй. Хамгийн зөв шийдлүүдийг олох хэрэгтэй. Хамгийн шудраг байх хэрэгтэй. Хамгийн зарчимч байх хэрэгтэй. Хамгийн сахилгатай байх хэрэгтэй. Хамгийн хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн юм ил шаардаад байна л та. Тэр юм хийж чадахгүй байж болно. Бодит хүчин зүйлсийн самаараад биднээс хамаарахгүй юмнаас хамаараад тэр ажил нь явахгүй. Гэхдээ бид нар бол ямар ч сан болгоё гэж үзсэн. Энэ дээр бол бид нар хоёр сэтгэл гаргаагүй. Чин сэтгэлээсээ явсан шүү. Бид нар хулгай дээр юм хийгээгүй шүү. Ийш тийш нь хувааж идээгүй шүү. Бид нар яг энэ нэг ном ёсоор нь ингэж хийх гээд ингэж явсан гэсэн. Ийм л шаардлагыг л амхандаа тавиад байгаа юм шүү дээ. Тэгтээ талаа нам тэгж чадсангүй шүү та. Гэхдээ яг чадж байгаа юм бас байна. Чадахгүй юм ч бас байж. Би жишээ нь одоо өнөөдөр манай намын энэ хариуцж байгаа ажлууд дотроос бүгд мохоо байна гэж хэлэхгүй. Манай нийслэлийн удирдлага байж байна. Одоо Батүл Баатар манай Баттуулга дарга хоёр нийлээд энэ нийслэлийг чинь болгохын төлөө бол яаж зүтгэж чинь тийм ээ. Тэгээ тэр хүмүүсүүдийг чинь харахаар бахархал төрж байгаа байхгүй. Манай намын гишүүд, манай ардчилсан нам чинь бол ийм шүү дээ. Ингэж чадж байна гэж. Тэгээ бүгдээрээ бас тэгж чадж яаг үгүй л гэж чадахгүй юм л дээ. Янз янзын шатанда бол янз янзын юм харагдаж байна. Танай намынхны зүгээс бол таныг шүүмжлэхтэй ардчилсан нам өнөөдөр нэг 20 хэдэн жилийн дараа арай гэж гарч ирээд юм хийх гэхээр одоо ингээд дотроосоо өөрөө өөрсдөө ингэж татаж унгаад тэгээд гэсэн тайлбарыг өгдөг шүү дээ. Энэ дээр та юу хэлэх вэ? Гэхдээ яг би тэн дээр бол өөрийнхөө хариултыг бол маш тодорхой хэлсэн. Ардчилсан намын үүсгэн байгуулсан хүнийхээ хувьд энэ намын эрх ашигыг магадгүй бусдаас илүү би мэдэрч байгаа баг. Тий. Хүмүүс бол одоо ардчилсан намын эрх ашигыг надад заах гэдэг юм л да. Тийм байхгүй гэж би хэлж байгаа. Ардчилсан намын эрх ашиг гэж юм өнөөдөр юу юм би юунд чиглэгдэх ёстой юм бэ гэдгийг би бол та нарыг хинээр ч хэлүүлэхгүй мэднэ. Яг гэвэл энэ бол миний өөрийн гараар бүтээсэн энэ улс төрийн том хүчин. Тэгээд энэ намын төм дэмжигч нар одоо гишүүдтэйгээ бид нар бас энэ дээр ойлголт нэг байгаа. Тэгээ энийг харин зөвтэй авч явахын тулд би өөрөө дуурах хэрэгтэй. Надаар шүмжлүүлсэн, бусдаас шүмжлүүлснээс надаар шүмжлүүлсэн хамаагүй илүү байхгүй. Одоо бүр хамгийн энгийн үгээр хэлэх юм бол тийм. Энэ дээр таны дээр үндслүүд дээр за энэ бас нэг зүйл нь энэ авилгал бол хэвийн үзэгдэл боллоо өнөөдөр. Бидний одоо идэх цаг ирсэн гэж хэлэхэд нөгөөдөл нь одоо тийм ээ гэд хүлэн зөвшөөрөөд байж байгаа. Энэ дүр зургийг та би зүгээр харин нэг л юм бодсон юм. Өөрөө боддоо одоо за төрийн нарийн бичгийн дарга гэж байгаа. За. Яам болгон дээр төрийн нарийн тийм ээ. Тэгээд тэр чинь үндсэндээ хуулиараа бол улс төрийн сонгуулийн дараа бол тэр сайд дарга нар нь өөрчлөгдөнөөс төрийн нарийн бол үндсэндээ үлдчихэл байдаг л ийм л одоо тогтолцоо шүү дээ. Тэгсэн